Улсын онцгой комиссийн 2025 оны 2 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд, Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссийн дарга болон холбогдох яамд агентлагийн удирдлагууд оролцлоо. Хуралдаанаар Улаанбаатар өвчний одоогийн нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ганц уншлагын нөхцөл байдал, өвлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсож хэлэлцсэн юм а. 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар өвчний нийт 8862 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс нас орсон 7 тохиолдол байна. Нийт хэвтэмжлүүлэгчдийн 16.6% нь хөнгөн, 77.4% нь дунд, 5.5% нь хүнд, 2 тохиолдол нэн хүнд явцтай байна. Нийт халдварын 88.3% нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Насны ангиллаар навч үзэхэд 44.4% нь 10-аас 14 нас, 16.5%-ийг 3-аас 9 нас, 9.9%-ийг 9 сараас 2 нас, 4.7%-ийг Улаанбаатарын эсрэг товлолтын дархлаажуулалтанд хамрагдах нас олоогүй тэгээс 8 сартай хүүхдүүд, 13.4%-ийг 15-аас 19 наснаас дээш насныхан тус эзлэж байна. Дээрх бүртгэгдсэн тохиолдлын 71.5% нь Улаанбаатарын эсрэг товлолтын дархлаажуулалтанд хамрагдаагүй, 4.9% нь дархлаажуулалтын нас болоогүй тохиолдлууд эзлэж байгаа бол 15.8% нь Улаанбаатарын эсрэг 2 тунд хамрагдсан, 7.8% нь 1 тунд хамрагдсан гэдгийг эрүүл мэндийн сайд хэллээ. Коронавирусын үед бид 1000 халдвар авсан хүний 2 нь эндэж байсан. Нэгсэндээ 0.2% эндэгдэлтэй байсан бол энэ 2015-16 оны тохиолдлыг харах юм бол 1.2% эндэгдэлтэй. Нэгсэндээ халдвар дарахах хурд аль нас авч явах эстэл нь нөгөө коронавирусын утга бол хамаагүй их байхгүй, хамаагүй аюултай. Тийм учраас бид одоо яаралтай анхаарал тавьж энэ одоо урчин сэргийлэх алтмыг яаралтай авахгүй бол бид одоо энэ 8 сараас ахуулаад тэгээд энэ наадмын үеэр нэлээд ийм халдварын дархлтыг улам дэгдээх хүний одоо амнаас эндэх юм эсэд улам ихсэх юм аа. Наадмаар энэ зуны зугаалгаар дэгдэлт нэмэгдэх юм бол 9 сарын 1-ний хичээл эхлэхэд энэ дэгдэлтийн 2 дахь давлгаа нь томоо төс төвчний одоо дэгдэлттэй хавсарч илүү хүнд нөхцөлийг бий болгох эрсдэлтэй. За энэ дархлаажуулалт буурсан нэг шалтгаан бол ковид үед вакцины эсрэг маш их худал үнэн сурчлагаа явсан. Одоо хүмүүсийн вакцинд идэх итгэл суларсан нь энэ Улаанбаатар өвчний бүрэн дартсан гэж эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд тооцогдож ирсэн Монгол улсад дахиад юм дархлаад идэж байгаа тус зарим талаар холбоотой гэж үзнэ. За Тагнуул ерхий газрын дараа улсын онцгой комиссийн гишүүн Хошууч генерал Одонбаатар, Цагдаагийн ерхий газрын дараа улсын онцгой комиссийн гишүүн бригадын генерал Зөвхөлтнаар үндэсний товлолт дархлаажуулалт, вакцинжуулалтын талаар олон нийтэд зориудаар хуурамч мэдээлэл түгээж энэ явуулж байгаа компанид ажлын эсрэг хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал сөргөнлөө зүйлж байгаа этгээдүүдийг олж тогтоож холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцож ажиллана. Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын ерхий сайд амралтаа баяр наадмын үйлдвэрүүдэд Улаанбаатар өвчний дархалт нэмэгдэх хандлагатай байгааг онцолж эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн юм а. Мөн аймаг нийслэл сум дүүргийн онцгой комиссийг яаралтай хуралдуулж дархлаажуулалтын явцыг эрчимжүүлэх шаардлагатайг анхаарууллаа. Харин энэ зүүн Монгол орны хэмжээнд хурд дундас олон жилийн дунджаас бага байна. Жишээлбэл төв сэлэнгийн нутаг буюу газар тариалангийн бүс нутгаараа бага хурд дундас орсон. Үүний улмаас бэлчээрийн ургамлын ургалтад 6 дугаар сарын 20-ны байдлаар нутгийн 61% хэвийн 36% дунд 3% муу байна. Архангай, говь сүмбэр, булган, орхон, дархуул, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, Завхан, Хөвсгөл, Баян-онгор, Сэлэнг, Дундгов, Хинти, Дорноговын ихэнх нутгаар дунд, Баяуулгийн овс, Ховд, Говь Алтай, Төв, Өвөрангай, Өмнө говийн зарим сумдын нутгаар муу байна. Мөрөн нуурын эрэг тогтоол усны орчинд иргэд олноор зугласан газруудад хөдөлгөөний тэргуулийг хууль зохиолох болон гамшигаас хамгаалах орон нутгийн албад аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллах үүнд нисгчгүй нисэх төхөөрөмж камерын хяналтыг иж бүрэн ашиглах эрсдэл бүхий газар нутгалсан айл өргөд мэддэгдэл албан шаардлага өргүүлэх нэг шаардлагатай тохиолдолд шуурхаар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах төв суурин газрын үерээс хамгаалах инженерийн дэд бүтц далан сууг шуудаг сэргээн засварлаж үерийн ус нэвтрэх чадварыг сайжруулах хэвийн ажлыг хангахад шаардлагатай төсөв хөрөнгийг ус нийслэл аймаг орон нутгийн төсөвт суулгаж шийдвэрлэх шаардлагатай нөөцийг бүрдүүлэхээс гадна хэд халттаас иргэд олон нийт сэргийлж иргэд нийгмийн төвшөнд эрсдэл үүсэхгүй байх чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж 2025-аас 26 оны өвлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх үр даалгаврыг
өгч байна. За ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв байдал бол 6 дугаар сарын 22-наас 24-нд бол ихэнх нутгаар, за 25-наас нутгийн зүүн хагаст аагим халуун өдрүүд үргэлжлэхээр байгаа. За эндээс хурд үндсэн дээр онцлог зүйл нь гэвэл ийм огцом халуун үргэлжилж байгаа учраас нийт нутгаар бороо дуу цахилгаанд аадар бороо орох. За үүний улмаас бас өрөө аял эрсдэл нэмэгдэх ийм нөхцөл байна. За 7 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр бол агаарын дундаж температур нийт нутгаар бол олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. За энэ дээрээс хурд үндсний хувьд онцлоход бол 7 дугаар сарын нийлбэр хурд үндс Баян үлгийн ховдын нутаг Увс говьалтай баруун хэсгээр бол олон жилийн дунджаас бага. Өмнө говь өвөр хангай дунд говийн нутаг Баян онгорын зүүн төвийн өмнөд дорн говийн ихэнх хэсгээр бол олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар дунджийн орчин төлөвтэй байгаа. Хурд үндс богино хугацаанд усрахыг аадар бороо орох байдлаар орох эрсдэлтэй байгаа. Борооны өмнө хүчтэй нөөлөг салхи ажиглагдах нөхцөл бүрдэж байна. Өндөр аянга цахилгааны эрсдэл давтагдал бол нэмэгдэнэ гэж хэлэхээр байна. Түүнчлэн 6 дугаар сарын 22-наас 24-нд их нутгаар 25-нд нутгийн зүүн хагаст айгим халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Халууны өдрүүд үргэлжлэхдээ зэрэгцэн Улаанбаатар хотод үерийн эрсдэл гарч болзошгүйг Монгол Улсын ерөнхий сайд анхаарууллаа. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах инженери дэд бүтцийн асуудалд онцгойлон анхаарахыг санууллаа. Түүнчлэн өвлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангах, улаан буудааны хангалт нийлүүлэлтэнд анхаарч, гурилын хангалтыг докторжуулах төлөвлөгөөг гарган ажиллахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болголоо.